юм нь одоо тэ найзууд ч юм уу ингээ хэлээд идэг. Тэ ингээд зарим зүйл дээр, зарим найзууд дээр айгүй тайван бохгүй юу? Бүр ингээд цохоод авсан ч би бүр урдаас нь юу ч хэлдэггүй тийм хүнсэнтэй нөгөө хүрээл гэж байгаа, тийм махнар гэж байгаа надад. Би одоо өссөн орчноо тайлбарлаж штэ. Гэхдээ яг амьдралаа нэг гайхуулах гэдэг биш. Тэр Монголд байж болдог харилцаан дээр хэрхэн гаргалгаа гарах вэ гэдэг тухай яриад байгаа байхгүй. Ийм гаргалгаанууд байж болдог. Тэгээд надад тийм найз байгаа, тийм ах ツ байгаа. Гэтэ тэр хүмүүс намайг зөндөө сайн хайрладаг, намайг зовлон жаргалтай байхад хамт байсан, мэддэг, тусалдаг, би инээ тэгтлээ мэддэг. Тийм хэмжээний харилцаатай хүмүүс бол тэгж болдог байхгүй юу? Тийм харилцаа байдаг. Тэ ингээд. Гэтэ би бүх хүнтэй тэгж харилцах албатай биш байхгүй юу? Тэгээ зарим хүн бас тэгэх гээд бүх хүнтэй бараг миний сайн авах гээд санаа зовох гээд. Гэтэ яг тэр найзууд маань ингээд надад асуудаг л да. Яг чи яаж юм 50 байж чадаад байт юм бэ? Гэдэг өгөхгүй юу? Тийм. Яг тэгэхээр би яг ингээд бичлэгэн дээр ингээд бухимдлууд гаргаад ингээд идэгсэн. Бас зарим газар бас тийм биш байх нь шүү дээ. Гэтэ айдаг болохоор биш. Тэр хүнийг одоо ингээд тэр ингээд хүндэлдэг болохоор хайрладаг болохоор гэсэн үг. Нэг тийм бас хүрэл байж шүү дээ. Ингээд магадгүй би тэр хүнээс хүчтэй ч гэж магадгүй. Ингээд би мохотын хувьд ч юм уу те. Оюуханы хувьд би тэрнээс ухаантай ч юм аа. Гэхдээ тэр хүн надад тийм хүндэл хүлээх үз. Миний зүрхсэтгэл тийм орон байртай, тийм хүндэлтэй хүн байна гэсэн үг байхгүй юу? Гэтэ тийм хүн яг надад бол одоо тоолоход бол тийм дотны найз гэхэд 2 ч юм уу байна, 2 3 байна. Ах гэхэд бас дахиад ганц хоёрлаа. Тэгэхээр чин гэхдээ би тэр тийм харилцааж үүсгэдэг гэж боддог. Тийм хүн надаас тэгж асууж гэж бодъё л та тийм дотны хүн. Тэгвэл би ууртай гэсэн үг. Айгүй ууртай. Тэгэхээр би уураа өөр газар гаргаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ миний уурыг та нараас мэднэх бах. Бичлэгийг сайн үзсэн. Миний уур хаана гардаг вэ гэхээр тэр хайртай юмнууд дээр гардаг шүү дээ. Миний хайртай юм юу юм бэ? Тэгвэл боддтой шишин шүү дээ. Тэ би ингээд төвд тэ ингээд тэгс мөртлөө христчэнтэй юм шиг. Гэхдээ би өнөөдөр яг бичлэгэн дээр гоцлж ярих гэдэг боддоо шим байхгүй юу? Миний хамгийн хайртай зүйл боддтой шишин мөн. Бүр үнэхээр хайртай. Би бүр ингээд буддийн шашин дотор ингээд өссөн тэ буддийн тэр ингээд сүртэй гэр бүлд өссөн. Оо ээж таав. За тэгээд дэшээ үүдээд за эсвэл миний төрсөн орчин буддийн шашны мэдээж ингээд гана хідүүдтэй тэгээд ном уншуулдаг ч юм уу тиймэрхүү орчинд өссөн гэсэн үг. Тэгээд би хайртай зүйлийг шалгаж үзсэн байна. Сурч үзсэн байна. Тэгсэн чинь миний бодож исэн шиг тийм уян хатан биш байна. Мундаг биш байна гэж бодсон гэсэн үг. Тэгэхээр тэрийгээ бас мундаг уян хатан болохгүй явж байгаа гэсэн үг. Одоо бис жоохон 50 байдлаар тайлбарлаж штэ танад. Гэхдээ би тэр зүйлдээ бас бухимддаг гэсэн үг байхгүй юу? Яагаад ингэ дуу хоолойгоо илэрхийлдэг гэсэн үг. Яагаад та нар тийм байгаа юм бэ гэдэг байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ бас би тэр хүмүүсийг жижигрүүлэх гэдэг юм гэсэн үг штэ. Нэмшлэгүүд мэдээж тэр нэг халдсан толгойтой улаан дээлтэй хүмүүст хүрдгүү байх. Хүрдэгчсэн ойлгодог байх. Тийм. Гэхдээ ойлгох заримдаа хавдаггүй. Гэхдээ яг ойлгохгүй гэвэл би тэр хүмүүсээ жижигрүүлэх гэдэг юм гэсэн үг. Юу жижигрүүлэх гэдэг юм бэ гэхээр хөөе та нар чи юугаа яагаад ингэ олон жил төв төсөг сураад байгаа юм бэ? Тэгээд яагаад та нар ингэж өөрсдөө итгэж нартай тэгээ өөрийнхөө тэр аялдан дагалцсан нартай ойлгохгүй ингээл толгойд ингээ хүрээд байгаа юм бэ? Болооч илүү сайн ойлголаач гэж шаардаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бас зөв сэтгэлгээтэй илүү эерэг залуу хүн гэсэн үг байхгүй юу? Орчин үеийн сэтгэлгээтэй залуу. Орчин үед бас ийм залуучууд гарч ирж байгаа. Энэ бол гэхдээ муу биш. Тэр ах нарын үеийн тийм тэнэг гарууд л энийг буруу гэж боддог. Гэхдээ үгүй байхгүй юу? Ингэж юмыг яг зөв шүүмжилдэг, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хардаг хүмүүс хийм бэ? Залуучууд шүү дээ. Тэгэхээр яг зөв залуу сэтгэлгээтэй бол, юмыг өөрчлөе гэсэн сэтгхүүтэй бол, зөв хөдөлмөрлөдөг бол тэр зүйл дээр эмзэгэлдэг сэтгхүү байдаг байхгүй юу? Тэгээ эмзэгэлж ийна гэсэн үг шүү дээ. Үе миний хайртай боддгийн шашаа. Чи яагаад ийм тэнэг болцсон юм бэ? Ингэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ магадгүй яг хэрвээ хэлвэл урд насандаа жсан тэ мэдээж лам байж үдсэн байж магадгүй. Тэгээд ингээ ярахаар бас миний одоо ойрхон гэдэг энэ сургалтынхан ч юм уу ойр тарин хүрээллийнх нь буруу ойлгох гэдэг. Гэтэ би юу хэлэх гээд байгааг зүгээр 50 бодороо зөв. Нэг ч хэлэх гээд нь шүү дээ. Тэгээд урд насандаа ч юм уу лам байсан. Тэгээд лам байхдаа гэхдээ бас яг энгийн лам байгаагүй. Одоо юу гэдэг одоо бидний сайн мэддэг тэ алдартай хүмүүс шүү дээ. Тогшин утагт. Одоо зүүн талаас тогшин утагт анзаар авчаа. Одоо баруун талаас гэдэг дахиад нэрлүү зөндөө байгаа л да. Одоо би миний нэрлэгээр бол хамгийн гэх юм ч юм уу тэгээ төвөөс болгон өндөр гэх юм ч юм уу юм алдартай гэмт нэрлдэг. Тэгээ цаашаа задлаад нэрлүүл харин зөндөө байгаа шүү дээ. Завхан гэхэд чинь тэгэл утгатай байгаа, говьлтай мал бүгд хутагттай. Өөр ингэсэн утгатай, авилгаантай би бас бүгдийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол байгаа. Цаашаа нэрлүү зөндөө байгаа. Тэр яг би өөрийнхөө нэрлдэг гураа нэрлэлчээ. Тэгээ явангууд
Бас яг тэднэр шиг л гэсэн үг. Хинээс нь ч дутхгүй тийм өндөр түвшний номтой хүн байсан. Гэтэ хэрвээ өмнө хүн байгаа дахиад хүн болд юм бол тэрэндээ нэг тийм багарх тийм үү? Тэргүүрээ нэг сайрах тийм үү гэж бодъё л да. Үгүй байхгүй. Нэг тэг сайрахдаг биш ээ. Тэр өөртөө тийм байж үзээг болохоор л сайрахад байгаа. Нэг сайрах юм шиг бодоод байгаа байхгүй юу? Урд насандаа хүн байгаа дахиад ингээ хүн болоод төрхөөр. Эсвэл урд нь мундаг номтой байж байгаа дахиад ингээ ихээр амар гоё юм уу? Үгүй. Ялгаа байхгүй. Яг л адилхан л гэгэрэл гэдэг уул руу өсөж байгаа нөхцөл төр тэр өөртөө байгаа тэр зүйлийг ерөөсөө тийм мундаг зүйл гэж бодох шаардлагагүй байхгүй. Харин ч барыг зарим утгаараа сул тал гэж шүүмжлэн гутаа тэрэн дээр ингэж өсөх ёстой байдаг байхгүй. Тийм. Яг та нар ингэж боддог. Өөрөө ийм байж үзээгүй болохоор өөртөөгөө төсөөлөөр бодоод тэгээд идэх байхгүй. Тэгэхээр яг үнэхээр урд насндаа том лам байжгаад буддизмын эхлэлийг тавьж байгаа. Дахиад энэ газар ингээд хүн болоо мэдлчихжээ. Одоо юу хийх юм бэ? Тэ юу хийх юм бэ? Дахиад ингээд төвдөс сурах юм уу? Гэн. Тэгэн гот үгүй байхгүй. Яагаад вэ? Тэгэхээр 16 дугаар зуунд тэ Монголд өдөр манжин дарал гэж юу хэлсэн? Яаж эхэлсэн? Тэгээ Монгол ингээд терапи та түмэн тайлбарлаж ирсэн шүү дээ. Одоо яаж яхад энэ бичлэг ингээд 10 минут бичлэг болохоор цаг нь маань бусгах юм л та. Өгсөөд, уруудаад тэгээ ингээд маш олон хүний цус урсгаад, буцаж буугаад тэр буусан дээрээ болоод баг тэр цусны төдөөсөөс болж өөртөө баг улсан устгах гэдэг шүү дээ. Тэр зовлонгуудыг далахын тулд дээрээс нь зөв бичиг соёл, зөв хэлбэрийг оруулахын тулд дээрээс нь хитрхи хитээдсэн тэр буруу соёлыг арай илүү зөөлрүүлэхийн тулд орчихсон байхгүй анхандаа бол сайн талаараа бол тэгээ яг тэр зүйлээ бол хэрэгжүүлсэн. Гэхдээ бас буруу талаар ч гэсэн явсан хитрхи номоо болгосон. Хитрхи ингээд үсгэнд дуудсан. Сул талууд бас байгаа байхгүй шүүмжлэх мэрлэлүүд. Тэгэхээр одоо би шүүмжлэмээр талын ч мэдчихэж байгаа, сайн талын ч мэдчихэж байгаа учраас одоо харин эднийг нь болиулаад арай илүү цаг үетэйгээ нийцсэн. Тийм илүү төгс соёл руу одоо хөнцмөр явцгаая гэх гээд байгаа байхгүй. Дээрээс нь дэлхийн төвшин сэтгэхээ гэж уриалах гэдэг. Тэгээд дэлхийг юу хийх юм бэ? Дэлхий дээр гэхээр гарахад харин буддаа биш үү гэхгүй. Дэлхий рүү ингээ гараа харахад Христ гэдэг байхгүй юу? Яг тэгэхээр буддын шашин тэр төвдийн цаадах, тэгээ энтхийн цаадах нэг тийм усаас үсээд энтхэр рүү нөлөөлөөд, за тэгээд нааша төвд рүү нөлөөлөөд, тэгээ Монгол руу нөлөөлөөд, за тэгээд Азийн орнууд руу нөлөөлөд явсан байна. Энийг ойлгоход бол тийм заавал та эрдэмтэн байх албатай биш. Уус ойлгох чинь те үүсэл гарлын тэр ойрох дурандаас арай наахан тийм ус ингээд усаас ус дамжаа ингээд хилээсэл дамжаа явсан байж тээ. А гэхдээ нэг тийм учиргүй олон нийтийг хамарч чадаагүй байхгүй юу? Европ руу ч юм уу бас хамарч чадаагүй. Одоо л ингээд 20-р 100, 21-р зууныг дамжуулаад ингээд бас нэвтэрч эхэлж чинь те. Тэгэхээр энэ мэтчлэн явхад дэлхийн түвшинд бас очиагүй байдаг. Тэгсэн буддаа Христ хоёр хоорондоо дайсан юм уу гэж одоо бодож үзэж штэ. Тэгээ шалгаж үзэж чинь тийм үү? Гэсэн чи дайсан биш байна. Ном нь ямар гоё ном бэ гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд хүүе Монгол хүн яаж эднэр шиг болох вэ? Яаж Европ шиг болох вэ? Яаж Солонгос шиг болох вэ? Одоогийн бидний хийж байгаа зүйлс биднийг тийм болгож чадах юм уу? Тэр үеийг бид нар 16 дугаар зуун шиг сэтгхүүтэйгээ хэврээл байх юм бол одоогийн бид нар 21 дугаар зуундаа мундаг байж чадах юм уу? Үгүй, чадахгүй байхгүй. Тэр үеийн соёлууд тухайн үедээ хэрэгтэй байсан. Одоо бид нарт хэрэгцээгүй соёлохгүй. Хэлсэн шүү дээ, урд насны соёл, бие, сүнсээ зөөх, эсвэл тэр нэг таринууд, тэгээ заримдаа хэрэгцээгүй, тухайн цаг үедээ хэрэгцээтэй байсан. Одоо заримдаа хэрэгцээгүй болсон тийм зүйл байхгүй. Тийм. Яа яандаа бас хэрэгцээгүй болж эхэлнэ. Яг тэгэхээр хойд насны эсвэл ингээд хүний бие өргөсний дараах тэр замчлах ном тий. Одоо та нар тэр нэг хойд мод уншуулдаг номнууд байдаг шүү дээ. Тэр номнууд хизээ хэрэгтэй байт юм бэ гэхээр хүн үхэж байгаа үед хэрэгтэй байхгүй. Хүн хэрэг үхэхэ болоод үхлийг үнэхээр ялцах юм бол тийм номны хэрэг байх уу? Боддоо. Тэгвэл та монгол хэлээр боддоо байхгүй байхгүй юу? Тэр илүү том зүйлийн тухай яриад байна гэсэн үг шүү дээ. Мэдээж тэр хойдох хүний хойдох замдах уу хүн хойд сүнсээ өргөсний дараа ямар байх уу гэдэг тухай шинжих мэдэх тийм чадвар хүнд байгаа л гэсэн үг. Гэтэ хүн яг бурхан шиг нэвтрхий сайн мэдчих чадахгүй байхгүй юу? Зөв хөгжих явцдаа тийм үе шатыг хүн туулж болно. Гэхдээ тэр нь ч гэсэн яг мэдчихэж байгаа гэсэн үг биш. Яг бол бид нар тэр бурхан нь биш байхгүй юу да. Зөв хөгжлийн үе шатад намайг хөгжүүлж исэн гэсэн үг тийм мэдлэг намайг. Гэтэ яг тодорхой хэмжээнд нэг хөгжлийн өндөр түвшинд хүрээд ирэхэд тэр мэдлэг надад хэрэггүй болох үе байна. Одоо жишээлбэл надад хойд насны авралын мэдлэг хэрэг байхгүй байхгүй юу? Яг бол би урт насыг түгэж штэ. Тэгэхээр урт насыг хэрвээ түгээгээд урт нас нь үнэхээр энд боломжтой болсон байх юм бол хойд насны авралын тухай ном надад чиглэх шаардлага байхгүй. Ойлгох шаардлага байхгүй. Ариу би 16 дугаар зуунд амьдарч ирсэн бол надад шаардлагатай байсан гэдэг. Тийм санааг та нарт хэлээд байгаа байхгүй юу? Дахиад бодоод үз. Тэгээ монгол хүн юм бол Монголын тухай монголоороо бод. Тэ? Яагаад та нар төв дөр бодоод байгаа гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ монгол хүн юм бол монгол хүндээ цаг хугацаатайгаа амьдр.
Тэгэд тухайн үед бол яалтчгүй төвд бол хөндлөж босгооц соёлыг авч болохгүй бас гоё орн байсан. Тэгэд ингээ Монгол ингээ хүчээ алдчихээн. Тэгээд Равтасан хааны үед те гэх юм анх ингээ орж иж штэ. Тэр ингээ одоо тэр өөр хаадууч гэсэн байгаа алтан уургийн тэр нөгөө дохон төмөр тоон төмөр хин лэгдэн мэгдэн ч юм уу тэгээд нэрлүүлдэг хаа тэр цаашаа зөндөө түүгийн задрага байгаа. Тэр гэхдээ бас энгийн хүн болгонд хамаатай сэдв биш. Үндсэн сэдв нь яг тэр үед хэрвээ орж ирсэн бол тэр үед орж ирсэн бол тэр үед бол үнэхээр хэрэгцээ байсан гэсэн үг. Одоо цаг үе дээр шүү дээ. Одоо цаг үе дээр зарим утгаараа хэрэгцээгүй гэсэн үг байхгүй юу да. Яг 16 дугаар зуунд л хэрэгтэй байсан мөртлөө одоо хэрэгцээгүй болсон соёл гэж байдаг байхгүй юу да. Тэ? Жишээлбэл морь хөллөх, тэ морин төрөлн гэдэг хаа хүн байлаа шүү дээ. Би ноёны хүү байлаа гэж тэ зөө. Надад ингээд морь хөлгөл, хоёр морь хөлгөлсөн тийм жуух зэрэгтэй байх юм бол би Lexus 5 талтай үнтэй адилхан байхгүй юу? Lexus 5 талтай ч юм уу Rolls-Royce унтсан цуваатай үнтэй адилхан. Гэтэ одоо тийм хэрэг байхгүй шүү дээ. Зүгээр яг хуу өнгөрснөө дурсахын тулд өвгдөөдсөн хөндлөхийн тулд зүгээр яг хуу баян хүмүүс ч юм уу те тэрхий баян хүмүүс тэрийг харахын тулд ингээд өндөр хөдөлж жагаад хийлгүүлэл харж болно. Тэрнээс биш шаардлагагүй байхгүй. Зүгээр ингээд баг ингээд хямдхан ингээд машин унцган хамрна шүү дээ. Тэ? Тэгсэн одоогийн тэр 5 тухайн соёл өөр болсон шүү дээ. Яг энэтэй адилхан байхгүй юу? Өөрчлөгддөг байхгүй юу да. Тэгээ та нар яагаад 21-р зуунд амьдарч иж 16-р зууны хэрэгцээтэй болсон мөртлөө хэрэг өнгөрцөн төр соёлыг судлаад байгаа юм бэ гэж хэлээд байгаа. Хоёрдугаар болохоор тэгвэл одоо хүмүүс түр нас орж байна. Чи хайртай хүнээ алдаж байна, аав ээжээ алдаж байна, хүүхдээ алдаж байна. Бид хүмүүстэй уулзахын тулд заавал би 20 жил төвд үсэх сурах хэрэгтэй юм уу? Үгүй. Ямар шаардлага байхгүй. Дээрээс нь чихэн мэдлэг чиний ихэл дээр байх хэрэгтэй. Дээрээс нь бурхан гэж байвал тэр чинь аль нэг хүссэн өмч биш. Төвдийн өмч биш, еврейгийн өмч биш, Монголын өмч биш. Яг чихэн бурхан шүү дээ. Энерги хэл, энергийн төлөвт байгаа. Сүнслэг оршихуй, дээд оршихуй бол тараад штэ. Яг ийм мэтлээ ингээд ялгаануудыг та нар яг ингээд зэгцтэй сэтгэж ингээд гаргалгаа гаргадаг юм зүйл байхгүйгээсээ болоод буруу юм ийгээд цагаа өрөөд амьдралаа өөрөө яваад байгаа байхгүй. Баллуурдад яваад байгаа байхгүй. Ганцхан ширхэх амьдрал штэ наадах чинь. Урд нь хүнж байсан бай, хүн байгаагүй ч бай. Ганцхан ширхэх утсан амьдралаа баллуур шиг амьдрахаасаа цаан зооч гэж ингээд адилхан монгол хүний хувьд чамд хайртайгийнхаа хувьд хэлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Хайртай хүндээ хүн ийм л өгүүлбэр хэлдэг байхгүй юу? Тэгээ би бас та нарыг хайртаад байгаа болохоор хүүе та нар надад амьдралаа нандинаач хүмүүсээ зөв сэтгээч гуйж гинэ гэд загинж үзээд гуйж үзээд ингэ яваад гинэ гэсэн үг шүү дээ. Энийг л нэг удаа бодоод үзчихээсэ. Ингээ үзчихээсэ. Тэгээ би Монголд хайртай байж таарч байгаа үстэй. Би буддизмд хайртай байж таарч байна. Гэхдээ ихэл дээрээ би өөр соёлоодыг яг дэлхийн түвшин хүн шиг судлахыг хүсэж штэ. Библийг тэ Библиэс өөр соёлууд ч бас байна. Гэхдээ яг хамгийн богино хугацаа зарцуулж хамгийн их мэдлэг өгдөг, хамгийн зөв багш, хамгийн хүндлүүштэй багш нь хаана байна гэж хайж байгаа байхгүй юу? Эннийхээ төлөө ад үзэгддэг. Чи юм буддаа гэсэн чи яагаад Христ үзээд байгаа юм чи? Чи яагаад чи монгол хүн байж чи ингэж байгаа юм чи? Чи яагаад ингэж лам гэсэн мөртөө төв сурахгүй байгаа юм чи? Энэ яг хин гэдгийг мэдэхгүй. Энэ номон дээр хэн байгааг мэдэхгүй. Цаана юу байгааг мэдэхгүй. Тэгээ миний өмнөөс амьдрахгүй, миний өмнөөс өгөхгүй мөртлөө надад амьдрал заадаг тэр хүмүүс бол хамтаа хүмүүс тань гэсэн. Тэгэхээр хамтаа хүнтэй би харьцах тугаахгүй. Гэтэ үнээр ханаад авах гэж хичээж бол хамтдаа урагшлаа гэдэг тийм нөхөрсөг замыг сануулж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ уул нь бол энэ миний хийж байгаа зүйлсүүд нөхөрлөл واخгүй юу? Яг үнэхээр зөв хүнтэй ойлгож байгаа хүндээ бол нөхөрлөё, хамт амьдрья, хамтарцгаая л гэдэг болохоос биш загнаад зэмлээд байгаа биш. Дээрээс нь би тэр мундаг багш нар шиг хүн биш. Би тэрийг хамгийн сайн мэдчихэж байгаа. Тийм байхад л битээдэг заагаарай. Хэнийг хаана хизээ юу хийж байгаагаа бодож байгаарай, зөв сэтгээрэй. Буруу дуу хоолой унтраас сураарай. Тэгээ зөв буруу бодлуудаа өхүүц сураарай, зөвөр амьдас сураарай. Хамтдаа урагшлая. Хамтдаа зөв монгол хүн болъё, дэлхийн монгол хүн болцгоё. Амжилт.